Сайн байцгаана уу. Миний Монголын илгэнэгт хайртайхан дүүс минь Бурхны агуу сууд Хөв Баярбаатар мэдчилж байна. За мөнхөрдөн ах. Худлаагаа ярьсаар л бусдыг хуурам эхэлсээр л бидийг чаваадж гин хардж гин. За энэ хүн юу ярьж байгаа гэвэл өчигдрийн нөгөө болсон шүүх хурлыг ярьж байна. Нөгөө цэрэн үнцгийн хүүхэд Баатар сайхны хүүхэд хоёрын талаар ярьж байна. За Баатар сайхны хүүхэд бол одоо 8 сар зүгтааж байгаад тийм ээ орж ирсэн хүн гимгүү байна гэж байх уу гэж ярьж байна. Зөв маш сайн байна. Тэр хүн бол гимтэй болол зүгтсэн байж таараш гимгүү хүн зүгтнэ гэж юу байхад тийм ээ. За тийм байна. Тэгтээ нэг асуудал байна. Гэхдээ энэ мөгийн ах ч одоо юугаа хийгээ Солонгост байгаад байгаа юм бэ? За энэ мөнхөрдөн ах яагаад Солонгост байгаад байгаа вэ? Монголд ирэхгүй байгаа вэ гэдгийг би тайлбарлая. Би ингэж хардж байгаа юм. 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан намын хурал дээр мөнхөрдөн нэг хүнтэй зодтолцсон. Мөн үү? За энэ хоёр нэг шалтай хоорондоо зодтолтоогүй учраас гэмтлийн зэрэг мэрэг инээ тэрийн сүртэм гараагүй тодорхой. Тэгэхээр бол яах нь вэ? Тэр танхаарсан үйлдэлийн бол зөрчлийн хуулиар шалгасан байж таарнаа. Гарцаагүй зөрчлийн хуулийн дагуу олон нийтийн газар танхаарсан үйлдэл мөн үү? Мөн. За тэр хэрэг нь бол зөрчлийн тухай хуулиар шалгагдж байгаа юм байна. Би тэгж хардж байна. За тэр зөрчлийн тухай хуулийн дээр яадаг вэ гэхлээр ямар заалт байдаг вэ гэхлээр хэрвээ ямар нэгэн зөрчлийн хэргийг 51 хоногийн хугацаанд шалгаж дуусгаж чадаагүй бол хөөн хилэлцэх хугацаанд дуусчдаг хуультай маа. Өөрөөр хэлбэл мөнхөрдөн ах маань 12 сарын 10-нд зөрчлийн хэрэг үлдсэн. За 1 сарын 10, 2 сарын 10 гэхлээр энэ хэрэг нь бол 2 сарын 10 дээр хаагдах юм байна. Мөн үү? Хөөн хилэлцэх хугацаа дууссан гэдгээр. Манай хүн бол яаж юм гэхлээр энэ гэмт үүдлээсээ цугтагаа Солонгост очиж хэвтчихэд байгаа юм байна. Мөн үү? За энэ дээрээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр Баатар сайхны хүүхэд хэрэг хийчээ зугтаасан. Мөнхөрдөн нь бас хэрэг хийчээ зугтааж байна. Би тэгж хардж байна. Энэ хоёрт ялгаа байна уу? Жохон ичгнүүртэй амьдраач ээ. Тэгээ төгсгөлд нь монголчуудтай хандаж хэлэхэд манай монголчууд ерөөсөө чихэн дээр диваажин ургуулдаг, цэцэг ургуулдаг хүмүүсийг л ингэ шүтээд идэх юм. 90-ад оны ихнээс одоо манай ЭБ-хаас өсвөлэл ингээл үе үеийн худалч хулгайч юмнуудыг л шагшин магтаал хуйлрын араас нь дагангүйгээд идэх юм. Тэгэл нөгөө хэдэн дэшээ гарч авал баахан ханц садлаа хідэн үеэр идэх мөнгө төр хийж авал алга болоод өгнө. Тэгээ энэ ард түмэн холигтуулснаа мэднэ. Тэгэл холигтуулчихснаа мэдснийхаа дараа л дэрээсөө бөө араас нь хилан болоод хараад зүгэл сүйд болдгийг эргүү малнууч хүнээрээ. Би одоо 2006 оны үед Eagle телевизээр одоо энэ ЭБ-г шүүмжилж ярьж илаа. Тэр чинь уцаар ярьцдаг байсан шүү дээ. Би ороод ЭБ тийм байна юм байна. Тэгэхэд намайг тэр надаас хойш залгасан 20-30 хүн бүгд ална энэ муу хужааг ирлээс гэж хэлсэн байхгүй. Тэгээ одоо нөгөө хулгайч нар хаана эргүү малнууд монголчууд бол тэгтлээ тарих авгаалгадаг эргүү малнууд байхгүй. Үе үед малнууд угаасаа байсан. Одоо ч хэвээрээ байна. Одоо энэ нэг хүн тийм ээ худлаа шудрах гэсээр айл худлаа попрол. Гэхдээ үнэхээр л тийм шудраг юм бол тэгээ өөр хоёрыг шалгуулаач тээ. Тэ ариун цагаан юм бол шалгуулчлаа. 2 сарын 10-наас өмнө хүрээд ирлээ. Худлаа л байгаа байхгүй наад чинь. Хөн хилцэг хугацаагийн дуустал гүрийг л гівтчихлээ гарч Солонгост буудалд. Өөрөө казино тоглодог байж ич казино тоглолоо хулгайч нар муусан юм гэж ярина. Энэ нэр ийм цайцсан ерөөсөө байран дээрээ баригддаг хүмүүсийг одоо ингэ шүтээд идэх юм. Иргүү малнууд. Та нарыг одоо яах вэ нэр. Заас баяр та.